Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд үлэм хэмжээгээр өртөж ихэнх газар нутгаар ган, зод, үер, хүчтэй салхи шуурганы гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, малчтын амжиргаа дороотож, хүн амын хот руу чигсэн хөдөлгөөн ихсэж байгаа зэрэг нь иргэдийн болоод төрийн албан хаагчдын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг дээшлүүлэх шаардлагыг бий болгож байна. Үүнтэй холбогдуулан байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, гендерийн үндэсний хороо хамтран байгаль орчин уур амьсгалын салбарт гендерийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, гендерт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор гендерийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт олон улсын хурлыг энэ оны 5 дугаар сарын 22-наас 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Олон улсын хурлыг угтаж гендерийн эрхтгч байдал ба уур амьсгалын өөрчлөлт зөвлөлдөх уулзалтыг 4-р сарын 7-оос 20-ны өдрүүдэд 21 аймагт зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдөр Дархуул аймагт болж байна. За уулзалтын гол зорилго бол төрийн албан хаагчдын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд тасан зохицох төсвөрлөх чадварыг нэмэгдүүлэх, үүнд гендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг уялдуулах. Энэ хүрээнд энэ бол 5 сарын 23-24 болох олон улсын хуралд санал санаачлагыг хургуулах ийм зорилготой уулзалт байгаа. Тэгэхээр олон улсын хуралд нийт 21 аймгийн төлөөллүүд маань тэр болгоно оролцоод иж бас чадахгүй болохоор урьдчилан байдлаар бид 21 аймгаараа тойроод санал санаачлага бодлого шийдвэр төсөл хөтөлбөрийн саналгуудыг бол нийлүүлэн нэгтгэн олон улсын хуралд танилцуулахаар бэлтгэж байна. Хүмүүс бол гендер гэхээр эрэгтэй эмэгтэй гэдэг ойлголтыг түлхүү бол ярьдаг. Гэтэл яг өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт өртснөөр энэ нь эрэгтэй хүн, эмэгтэй хүнд үрх айлбарт хэрхэн нөлөөлж байгаа. Үүнийг төрийн зүгээс урьдчилан сэргийлэх төсвөрлөх чадварыг нэмэгдүүлэхэд ямар оролцоо боломж байгааг тодорхойлох зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалтанд нийт 6 төрлийн байгууллага, төрийн захиргааны байгууллага болон тэр дундаа түлхүү байгаль орчин салбарын байгууллагууд бол оролцож байна. Нийт 30 албан хаагч оролцож байна. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалт илзүүлгээс гарсан санал зөвлөмжийг нэгтгэж дүгнэн олон улсын хурлаас гарах уриалгад санал хөрвүүлэх юм.